За checkpoint-ийн firewall-ийн application control болон URL filtering-ийн талаар дэлгэрүүлж авч үзье. За энэ sample хэдэн rule бичсэн байна. За эхний rule дээр бол жишээ нь search engine төрлийн бүх вебсайтуудыг блоклно гэж хаана гэж тохируулж өгсөн байна. За хоёрдугаарт нь болонгууд Twitter гэдэг аппликейшн болон Twitter вебсайт руу зөвшөөрч өгсөн байна. Гэхдээ энэ зөвшөөрөхдөө download-ийн 1 кб/с, upload-ийн 1 кб буюу хурдных нь хувьд хязгаарлаж өгсөн байна. За зарим байгууллагуудын хувьд бол одоо зарим нэг ажилтнууд медиа стриминг төрлийн одоо YouTube үзэх, торрент ажиллуулах гэх мэтлэн маш их сүлжээний урсгалыг унгаж бусад ажилтнууд ажил хийх интернет рүү орох боломжийг олгохгүй хэцүү байдал үүсгэдэг. За энэс сэргийлээд тиймэрхүү сүлжээ унгаад трафик хийддэг тиймэрхүү вебсайтууд, аппликейшнуудыг хурдных нь хувьд хязгаарлаж өгөх боломжтой. За 3-дугаарт нь болонгууд Gmail. За Gmail руу хандхад ямар нэгэн байдлаар ийм access notification харуулах нэ. Одоо ийм дүрм зуруутай шүү. Та тийм учраас энэ рүү хандахгүй гэх мэтлэн. За 4-дүгээрт болонгууд Yahoo Messenger-ыг бүрэн хаажээ, бүрэн блок гэсэн байна. Аппликейшных нь хувьд. За энэ юугаар айлгаатай гэхээр дээд талд бол энэ search engine буюу нэтгөөржүүлээд search engine төрлийн бүх вебсайтуудыг хааж байгаа. Энэ бол зөвхөн Yahoo Messenger гэдэг ганцхан аппликейшны үрд нь хааж байгаагаар айлгаатай байгаа. За энэ 6 дахь рule болонгууд за Facebook гэдэг аппликейшнийг зөвшөөрсөн. Гэхдээ зөвшөөрөхдөө хэрэглэгчээс давхар confirmation асууж байгаа компани policy. Одоо өөрөөр хэлбэл за Facebook руу орохыг дурдах юм бол та энэ Facebook руу ороход манай компани энэ дотоод дүрм журмыг зөрчиж байна. Та орохдоо итгэвтэй байна уу? Эсвэл та албан журмаар ажлын шаардлагаар орж ийн үү гэх мэтлэн асуух хэлбэрээр нэвтрүүлж байгаа. За тэгээд энэ асуух боломжуудын саяны cancel page, компани policy, блок хуудас гэх мэтлэн энэ бүгдүүд иймэрхүү янзаар харуулна. За энийг дотор нь за хааж байгаа блокд вебсайтыг жишээлбэл edit хийгээд хэрэглэгч өөрийнхөө хүснээрээ тохируулах боломжтой байгаа. За одоо жишээлбэл энэ Cisco мөл page blocод гэдэг байдлаар хэдүүлээ тохируулж үзье. За доорх байдлаар авах нэ. За блок хуудасны үйлдвэрлэлийн маркетинг за Yahoo Messenger гэдэг аппликейшнийг шалгая. За Yahoo Messenger үйлдвэрлэл ингээд орохгүй байна. Агцсан байна. За Twitter гэдэг аппликейшнийг үзье. Twitter-ийн хувьд бол одоо түрүүний хэр бол одоо хурдыг маш удаашруулсан байгаа. Тэгэхээр хурд нь бол маш удаан болсон байх хэвээр. За ямар ч зүйл уншаад арахгүй байна. За хажууд нь за жишээлбэл news цэгээр рүү ороод үзье. За ингээ ямар ч хэсэг орж байна. Гэтэл Twitter рүү үл ингээд одоо ороод байна. Тэгэхээр энэ хурдны хязгаарлалт нь ямар ч хэсэг үүсэж байна гэж ойлгож байна. За блок вебсайт нь policy-г инсталлж гэж бодож байна. За Facebook-д нэг түрүү орцсон. Тэгээд кэшлэгдээд тахш байна. За одоо хэрэглэгчийн хувьд ингээд репортын иймэрхүү байдлаар харуулах нь байна.
За нэг удаа асууж нэвтрүүлсэн байна. 12 удаа блокорсон байна. 2 удаа зөвшөөрсөн байна. За мэдээч энэ компьютер IP-гаа нийт 455 МБ дата дамжуулсан байна. Тэгээ риск ноолоо буюу за энэ төвшингээр ангилвал 2 өдөр төвшингээр явж байгаа юм байна. За энийг илүү самри байдлаар ингээд самраа хийж харах юм бол энэ харагдаж байна. За детайл харах юм бол энэ харагдаж байна. За одоо нэг юу блок бидний edit хийсэн нэг хуудас маань дууссан байна. За одоо блок болсон нэг сайт руу ороод үзье. За Google те search engine-ийг хаасан. За нөгөө түрүүний edit хийсэн Syscom бол гэж өөрчилсөн маань энэ дээр харагдаж байна. За энэ ямар учиртай вэ гэхээр ингээд тухайн байгууллага өөрсдийнхөө хүссэн байдлаар энэ интернетийн хэрэглээ байгууллагын дотоод IT-ийнхээ хэрэглэн дээр ажилтнуудаа өөрсдийн хүссэн мэдээлэл ингэж ийм учраас манай компани дүрм журам тэдийн тэд заалттай учраас энэ вебсайтыг ингэж хаасан байна. Эсвэл та ийм учраас ингэж нэвтрэх боломжгүй байна гэдэг мэдээллийг Google дээр нүүлжих боломжтой байна. За смарт репортууд. За энэ бол смарт лог гэдэг систем байгаа. Тэгэхэд бүх логнууд эндээс ингээд харах боломжтой. Та ямар портоор хаашаа яаж хандж байгаа, ямар хэрэглэгч гэх мэтлэн админуудын хувьд энэ маш чухал логин систем байгаа.